жүжигчин Дакота Жонсон Калум Глиний сурталчилгаанд тоглосон. За мэдээж өнгө үзүмж, царай, бие хаа, секси үнэн гоё байсан. Гэхдээ мэдээж үзэн ядагчд нь муулж эхэлсэн. Яагаад заавал сингл Дакота Жонсон, LV Калум Глиний том юм брэндүүд тоглолтын бэ? Гэрийн эзэгтэй би яагаад тоглож болдгүй? Хүний эрх хааны гэдээ гэж бухимд чинь. За яг ийм үйл явдал өмнө жил бас болж исэн. Жүжигчин Сидней Суйний Америкийн жинст тоглосон. Ингээд олон хүмүүст бүүлүүлсэн. Яагаад бүүлсэн тодорхойг маш гоё байсан. Джинс чи ингээд сайз ондоо байдаг. Том биетэй бүдүүн хүмүүс яах юм бэ? Яагаад заавал ийм юм нэг гоё биетэй царайлаг гоё хүмүүсийг тоглуулад байдгийн бэ гэж хүмүүс бухимдж байна. Аюу их. Тиймээс та мөнгөтэй байсан ч, гоё биетэй байсан ч, царайлаг байсан ч угаасаа л таныг бол асуудал өөрөө өөрсдийгөө л хичээцгээе. Окей?